За сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Ингээд гал хоёр дашгүй YouTube channel-ийн маань сар шиний тусгаар дугаар ийхүү эхлэж байна. Ингээд та бүхэнд сар шиний тусгай дугааны маань эрхэм зочин болвоос Монгол улсын авраг Гунаанжавын эрхэм баяр байлаа. Яг одоо авраг үйт хоёр Сэлэнг аймгийн Мандал сумын Хараа голын ирэг дээр буюу аврагын маань төрсөн нутаг дээрээс энэхүү нэвтрүүлгээ хийгдэж байна. Одоо бол та бол Монгол улсын авраг хүн. Монголчуудын хүн бүрийн ард түмний толгой дотор бас нэг нэг суучгсан нэг бахархал Монгол улсын авраг сайхан монголчууд ч бөхөөд эдэлдэг нэг ийм идеалны нэг ир хүн байгаад байна шүү дээ. За энэ хүн бол одоо ийм сайхан авраг. Би танаас юу гэж асуух гэдэг нь гэвэл одоо бол яг төрсөн нутагт чинь гүйж өссөн энэ сайхан нутагт чи ирсэн байна. Тэр авраг болоогүй хүүхэд насны хүсэж мөрөөдж исэн, тэмүүлж исэн тэр үе бол одоогийн эрх баяраас тэнгэр газар шиг шал өөр асуудал. Ер нь бол тийм тэр амьдрал гэдэг өөрөө их баялаг юм тийм. Тэгээ одоо жишээ нь ингээд та тэрээ сууж байгаа яг энэ газар гэтэл одоо би миний бас хүүхэд нас өнгөрж исэн. Тэгээд зурглал амьдралын түүх гэх юм одоо бас бүх юм бас ингээл зураадаг байхгүй юу. Одоо жишээ нь одоо юу гэдэг энэ сайхан усуудын буйнаар дэмжлэгээр бас замлын маань зааж өгөөгүй байсан бол одоо хэрвээ нутгарондоо бас ингэ байжсэн бол бас ямар хөө мэрэгчлээ ямар амьдралаар замлаар явж явах байсан юм гэдэг шал өөр мэдрэмж төрдий. Тэгээд одоо бас яг энэ бүхэн ертөнцид аав маань бас өөрөө бүхөө хичээлж исэн. Тэгээ аавын маань одоо найз нөхдүүд бас намайг энэ сайхан бүхэн спортод бас оруулж өгсөн. Энэ ач тусыг бас их юм мартдаггүй. Тэгээ одоо бас нутгийнхаа нэрийг бас байнгын одоо дуурсгаж явах. Одоо жишээ нь заал танхимын барилтын анч тэр цолоод дуудуулах төв зингэлтэд тэр олон одоо ард түмнийхээ өмнө одоо бас зинхэр дэлгэцээрээ болон одоо бас наадамчин олонхоо дунд бас цолоод дуудуулаад цол дуудна гэдэг маань өөрөө хамгийн түрүүнд одоо аав ээжийн нэр дуудахаас өмнө одоо нутг орны нэр гарч идэг. Тий. Тэр их сайхан санагдчихэв. Тэгээ бас энэ сайхан аймгаас тэр дундаа одоо бас Мандал сумынхаа одоо бас нэрийг дуудуулаад явах шиг хамгийн сайхан одоо спортын хүний тэр дундаа одоо бас үндэсний өхөр хичээлсний бас их том буюу юм даа л гэж боддог. Хүүхэд нас гэдэг нь өөрөө сахилахгүй тий. Тэгээ спорт гэдэг нь өөрөө хүнийг их хүмүүжүүлдэг. Ер нь бол бас нэг ах цагтаа дээд үеийн одоо бас үеийн одоо бас бөхчүүд байж гэн, багш нар байж гэн хүмүүжүүлнэ шүү дээ. Ер нь бол би одоо бас өөрөө бас цэргийн байгууллагаар олон жил ажиллаж байгаа хүн. Дээрээс нь одоо спорт гэдэг нь өөрөө бас цэрэгжилттэй ерөн цэргийн байгууллагатай ижил төвчний байдаг байхгүй. Тэгэхээр хүнийг бол бас их хүмүүжүүлдэг. Хүнийг бас ёс суртахуунтай болгодог тий. Ер нь бол спортыг бол бас энэ олон сайхан залуу гэр бүл ер нь бас нүүр хүүхдүүдээ бас заавал амжилт гаргах гэхээсээ илүү бас энэ хүн болгож төлөвшүүлэх энэ тал дээр нь бас энэ спортоор бас аль ч талын спортоор бас явуулаасаа гэж бас их хүсдэг шүү дээ. Гарч үед явах шүү. Ерөнхийдөө барилдаал эхэлж явах үед чинь одоо нөгөө 6 залуу заа ингээл ерөөсөө тийм зүү орох зайгүй болцсон ийм усуд байлаа. Тэгэл тэд нэр ах нартаа бас ерөнхийдөө их юм сурсан ах нараас. Юугаар одоо би яг одоо 70-аад оны төгсгөлийн үед бол би ганцаар авраг болсон байдیں۔ Арслан гэх юм бол одоо хогийн арслан байж гэн Ганбат арслан эднэр байж гэн. Тэд нар маань тэднийхээ дундуур бас би нэг
нэг жижигхэн симхигээр нэг төрүүлж авраг болсон байхгүй. Тэгэл тэрний чинь дараа залгаал одоо энэ Санжаадам Мөнхбат бид нар чинь авраг болоод Гожигдам бид нар чинь араас залгаа гараад ирсэн. Ихэнх бөхчүүд бол зарим нь одоо чөлөөт жудоо гол их спортоор суурай тавьсан байдаг шүү дээ. Таны хувьд бол шууд үндсээр хичээлээд эхэлсэн юм уу? Их спортоор суурай тавьсан юм уу ер нь? Би чинь чөлөөт жудоогоор их явсан шүү дээ. Тий. Одоо би чинь манай элэг багш маань одоо миний анхны багш. Тэгээ багш маань өөрөө чөлөөт суурьтай. Тэг чөлөөтөр их явдаг байсан. Нарангэр багш маань одоо бас их шавын багш тасгалжуулагч байсан. Тэгээ нарангэр багштайгаа бас жодоогоор их бэлтгэл хийдэг байсан. Ер нь хэд бол ер нь суурь нь бол чөлөөтөр эхэлж суурь тавьсан. 3 дугаар ангид байхдаа манай дээр улсын орчин мэждэрж гэж улсын орчин багш байлаа. Багш маань бас энд нөгөө боркоор байхдаа өөрөө бас нөгөө сонирхлоороо тэгээ энд хэдэн хүүхдүүдтэй бас хичээлүүлж, секц хичээлүүлдэг байл. Тэгээ тэнд л одоо бид нар чинь ангийнхнаараа даруйж орж хичээлдэг. Тэр одоо сайн дайч биш. Манайхан ч нөгөө гэр ороод одоо дэрээвэнд өгдөг байсан. Мэжгэгч хаан 5 давхарт футболд нөгөө халуус мустай. Тэгэл ангийнхнаараа очиж халуусанд орох гэж очиж бэлтгэл хийдэг байлаа. Тэгээ бэлтгэлд хийж явах явцдаа одоо бас ерөнхийдөө бас тухайн үеийн бүсийн тэмцээн аймгийн гэж шатраатай явдаг байсан. Тэгээ аймагт төрүүлсэн бүсэд төрүүлсэн аймагт очдог. Аймагт төрүүлсэн улсын аврагд явдаг. Тэгээ бид нар нөгөө бидний чинь бүсийн аврагд тэгээ тухайн үед одоо бас жинд нь хүн байхгүйсэн яасан намайг оруулаад би бүсд төрүүлээд тэгээ аймагт очиод 2 дугаар хайранд ороод тэгээ улсад явж чадаагүй. Аав намайг асна сургууль соёлд оруулъя. Бас энэ хүүхдийг бэлтгэл хийлгээд бас нэг бөхөр явуулчих гэсэн сонирхолтой байсан шүү. Тухайн үед бас нөгөө манай одоо мандал хайрхны маань тахилга болоод овооны тахилга. Тэгээ би нэг дааг ихмөр үед тэр үед ч бас морин их дуртай байл. Тэгээ дааг маань төрүүлж ирээд. Ямар бэлгшээлтийн тий. Тэгээ тэр тухайн ч одоо ч бас тийм л байх л да. Ер нь бол нөгөө хөвгчүүл үгнээс хүүхдүүд гарнаж байхгүй шүү дээ. Тэр гонааж би борон дээр бүртгүүлээд барилд гээл гэсэн нөгөө бүхэн дутцсан. Тэгээд очиж барилдаад би чинь 3 даваад. Тэгээ одоо би энэ хоёр ахаас асуугаад дээрээсээ хэлж өгдөг энэ Баатар сүрэн гээд манай сайхан сумын манай аймгийн заан байна. Одоо зоригт начин ах манаас тэр тухайд аймгийн арслан. Нөгөө их гоё би яата. Тэгэл одоо тухайд энэ хоёр ахыгаа хараад бас их сонирхол төрж ирсэн л да. Ирээ энэ бас бөхөр юм спортоор жишээлх юм энэ хоёр ах шиг ийм гоё би яата болох лөө гэл. Тэгээ энэ хоёр ах айл нэгэнд нөө тэр үуч нөгөө дааг төрүүлсэн юун тэр барилдаа нэр хин авсан баасан мэдхий байхгүй өөрөөсөө шоконд орцсон нөгөө дааг төрүүлсэндээ баярлаад Бөө сэтгэл өндөр. Тий сэтгэл өндөр. Тэгэл сүүлд нь би та хоёрын айл нэгэнд нуусан та хоёр наав хин наваа гэсэн гэхэд хэлэхгүй байгаа даа. Сэлэнг аймгийн Мандал сум таны төрсөн нутаг дээр ингээд ирээс хараа голынхаа ирэг дээр сууж байна. Энэ нутаг орныхоо талаар сайхан надад нэг сайхан хүүрнэ хичээж байхгүй яа. Одоо төрсөн нутгаа болон одоо Монгол улсаа магтдаггүй монгол хүн гэж байна тийм. Тэр дундаа одоо бас би Сэлэнг аймгийнхаа Мандал сумд одоо яг л энэ нутаг орондоо хараа голынхаа усаар ундаалаас хараа голынхаа одоо бас голд шомбож ингэж өслөө. Тэгээ ер нь бол би бас одоо нас явж байгаагийнх юм уу одоо юу гэдэг сая одоо бол 50 нас ингээл явж байгаа. Бууж идэ удаага өргөөл наан сан гэж яв. Тэгэл наачлах тусам одоо манай ээж минь одоо бас яг энэ нутагтаа нутагч байгаа. Нутгалж байгаа. Тэгээд ээж дээрээ бас нэг талдаа яардаг баг. Нөгөө талаас одоо бас миний хамгийн сэтгэл хоногчсон юм юу гэж нөхө түрүүний танд бас хэллээ.
заал танхим барилдаанд ч гэдэг юм одоо юу гэдэг цол дуудсан дуудаагүй аав юм нэрээс өмнө одоо Сэлэнгийн аймгийн Мандал сумын харьяат тэрний тэр гээл те. Ингээд дуудулж өгдөө. Тэгээд одоо бас нөгөө бүх хүн хүнийг дагаж уул ус нутгийнх нь уул ус дагаж очтгоо гэж. Маш олон хүний одоо дэмжлэг тусалцаа маш олон одоо бас энэ уул усны буян дэмжлэгээр одоо бас бид нар чи явдаг ус шүү дээ. Тэгээд одоо зарим усуд бол одоо уул усыг амьгүй гэж боддог. Үгүй шүү дээ. Чинь бас өөрөө амьтай. Энэ нутг орныг бас ингээ бүрэн бүтэн байлгаж байгаа. Энэ ард иргэдгээ сайн сайхан байлгаж байгаа чинь нутг усны юм ал буян гэж юу. Тэр чүүднээс одоо бас нутгаараа бахарахгүй байх аргагүй. Сэлэнгийн аймаг ийм Мандал сум бол одоо бас Монголын хамгийн том сум. Дээрээс нь одоо бас хүн амын тоогоорч тэр ер нь одоо бас энэ дэд бүтцийн хувьд ч тэр энэ Сэлэнгийн аймаг нь өөрөө 17 сумтай. 117-8 мянган хүн амтай. Тэрний одоо бараг 30-40% нь Сэлэнгийн аймгийн Мандал сум. 30 гаруй хүн амтай. Ийм сайхан сум. Тэгээ одоо бас Монгол улсынхаа болон одоо аймгийнхаа бас 17 сумын сум дотроо аймгийнхаа бас нэлээд төсвийг бүрдүүлдэг ийм сум гэж би сонссон. Ер нь тэрнгүүрээ ярих юм бол ер нь одоо Сэлэнгийн аймгийн аймаг дотроо хамгийн одоо хөрс шимээр бас баг нэг номерт орно шүү. Тийм аль дээр үесээ одоо сүнсний ногоо болон өр тарианы одоо газар шим сайтай гэдэг үгнээс одоо Сэлэнгийн аймгийн Мандал сумд бол нэлээд төвлөрсөн байна. Бараг юу ч цацсан ургаад байт юм шүү. Танай ичүүд хар хөрсөн нь бол оргин чинь бараг хөдөлжөнд 80 санж байгаа шүү. Оо. Тийм. Тэгээ энэ бол бас энэ эрт дээр үесээ бас нөгөө хүнсний ногоо болон өр тариагаар чиглэгдсэн ийм сум шүү дээ. Тэгээ одоо бол одоо энэ Сэлэнгийн аймгийнхаа бараг дангаараа бараг эн чинь 30-40% нь хүнсний ногоо болон өр тариагаараа бараг нийлүүлж байгаа шүү. Тийм. Одоо манай Сэлэнгийн аймаг чинь өөрөө бас Мандал сум маань хоёр мандал гэж сайхан одоо та тэрийн хоохон дүг гэж хоёр хайрхан байна. Мандал хайрханаараа овгуулсан сум. Тийм. Тэгээд одоо бидний бас их шүтдэг хайрхан бол одоо сайхан Ширхэнцэг хайрхан маань байж байна. Дугуйш хайрхан маань байж байна. Ноён хайрхан маань байж байна. Ноён уул гэж одоо бидний одоо сайн мэдж одоо монголчууд одоо бас тэр дундаа одоо бас ноён хайрханы маань бас тэрийн тахилгад болгоод тэрийн одоо тусгай хамгаалтанд авсан. Ийм сайхан бас олзуурхтай зүйл болсон. Тэгээ бас Сэлэнгийн аймгийн маань Мандал сумын ард иргэд маань одоо бас энэ сайхан олон сайхан хайрхнуудаа бол бас их шүтэж биширж одоо дээлж явдаг ардтан. Би нэг тийм сонин мэдээлэл уншиж олж сонсохгүй юу аварга. Тэгсэн чи юу гэсэн чи яг энэ Сэлэнг нутгийн танаа яг энэ төрсөн нутгийн Мандал сум, Ширхэнцэг хайрхан яг энэ нутаг энэ үед нөгөө дэлхийн уртар гөрөгийн 48 дугаар бүстэр байрлал юм байна. Тэгээд тэр нь бол одоо яалтч байхгүй. Нөгөө талд бол тэр Германы Бавар дээр байлдаг. Манай Монгол орны бол яг энэ газар шорон дээр 48 дугаар байрлалт юм билээ. Яг тэрнээс одоо ерөөсөө хамгал тийм ээ шимт хичээлтэй улаан буудаа ургадаг одоо яг саяны таны хэлдэг тийм одоо гайхалтай хөрс байдгийн юм. Бас сонир л. Тий. Сайхан ингээл харсан харзны ус харагдаал. Харсны усанд орно үз. Би ч нэг яадаг юм. Яг бид нар нөгөө бэлтгэл бас ачаал ихтсэн үед бол бас нэг багш нар мөстэй ус усанд оруулаад байдаг гэсэн. Тий. Тэрнээс харзны ус усанд би нэг яагаад гэдэг юм уу? Ороод идэв гэж. Та харин маань гардаг алдаад байдаг юм. Та харин хаяа фэйсбүүкээс ухаад байж хахад бас нэг би ч өөрөө нэг фэйсбүүкээс яадаг л дээ. Усуудын тэр би ч бас урдгийнхантайгаа бас их ойрхон тий. Тэгээ
Урдынхныгаа бас найзуудынхаа юуг харахаар бас таны чинь хазны усанд орлоо гэдэг бас нэг бичлэг оруулсан байгаа гэдэг тий. Ер нь жоохон саваагүй талтай хүнэлтэй юм сонирхол гүйж орчих гол байдаг тийм талдаа л хүнэлтэй. Анграа зан хөдлөж орно шүү. Нөр уусчих уу? Тий. Яа би наан таныг дасгажуулаад тэгээд аялаа ороод тий дээд мэлийн ах нөрөө тэгээд зогсчих. Тэхүү нэрээ яа тий. Яваад. Тий. Нэр орч ямар зэрэгэл явчих шүү дээ. Тэхүү нэр орох. Тий. Яат. Тий. За энэ ч удаас тий. Тий. За яах вэ? Энэ сайхан хараа гол дээр үснийг ч удаас нэг ахаас дэсив чинь тийм ээ. Тий. Тий. Эдэг зүрхнэ суята эхрэба ноднотагмэн. За аврага зоригжуулаарай. Зүгээрээ за явсаа орсоо. Оо явсаа. Янз бүр байгаас тээ. За юу өөрчлөлт. Ястаа нэг хэмэр сэргэх шиг боллоо доо. Тий. Янцтай. Гарч ирэл одоо татал гэдэг юм байл шүү дээ. Ийм болно гэдэг. Тэ. Тий. За харцны усан сайхан. Гарч ирээд. За аврагмаа сайхан. Гоё сар шин болох гэж байна. Ард түмэндээ гоё мэнчилгээ дэвшүүлэх гэж тий. За хас баярлалаа ингээд нутгаа орноос нутгийнхаа бас одоо харгалынхаа ирэг дээрээс нутгийнхаа уул усныхаа одоо бас буян заяа маань та бүхэнд маань дидэх болтугай гэж хүсэе. Тэгээд төрлөөрөө төвшин болон сар шиндээ сайхан шиндээрээ гэж хүсэе. Ерөөсөө. За тэр нутгийн ирсэн одоо нутгийнхаа брэндээс нэг тэглээ танаа нутгийн брэндээс нэг тогтоё доо тий. Харсны усан чороо гараад ирлээ. Таас энэ жилдээ алдахгүй хаа. Алдахгүй. Тий. За дөөдөө амжилтсаа. За танд амжилт. Би ч одоо ингээл сархад харахаараа л юуг нь дээр үед нэг онгой байсан. Манай аав жаахаар нэг онгой байд. Тэгээ жаахаас нэг асуучлаа. За. Жанчууга сургалтлагч асуусан. Жанчууга таны хобби юу вэ гэсэн чи ахын энэ гадны гой архины шил цуглуулдаг гэдэг. Ашгүй хаа таны хобби юу вэ гэсэн чи ахтны хобби байхгүй жанчийн хобби туслаа гэж. Тэр шиг одоо би чи ингээл ингээ архины шил харахаараа халуун ярианы нэвтрүүлэг хийснээр байгаад нэг шил сав гийн харахаар одоо дээрээс за энэ ч одоо ямар гоё юм бэ гэдэг. За хараагийн энэ савч бас их гоё болсон биз дээ. Одоо модон могоож илүү. Тий, өвшөө хөгчин могоож. Ааха. Могоож ил гарах гэж байна. Ингээд ийм гоё болсон биз тий. Тэгээд ийм гоё могоо янзтай болсон байна. Хараа гиснээс нутаг орны маань одоо үрс юмдээ байд юм. Ер нь бол бас энэ манай Сэлэнгийн аймгийн Мандалсамын тэр дундаа одоо бас энэ спиртнийхээ үйлдвэрийг бол бас нэлээд дэмжиж одоо бас сайшаалтаа байна. Юу гэж нэхэр одоо бас зөвхөн архитарсантай гэх юм байхгүй. Сэлэнгийн аймгийн бас Мандалсамын олон ард иргэдийг бас ажилтаа төрөлтэй байлгаж дээрэс нь одоо бас яг одоо экологийн цэвэр одоо бас энэ Улаанбаатараар хийдэг гэдэг үднээс бас их амсайтай байгаад байдаг шүү дээ. Тэглгүй яах. Одоо энэ сайхан үржил шимтэй хөрсөн дургасан Улаанбаатар талаар одоо хамгийн чанартай л Улаанбаатараар л үйлдвэрлэж яах гэдэг чинь мэдээж одоо энэ ялч явахгүй л цэвэр сархад. Тий. Атал байх л та. Ард түмэн бас зөв зохистой хэрэглэж тий. Бас эдний дээж гэдэг үднээсээ бас дээжэлж хүртэлж байна тий.
Эмчилгээний журмаар зах зээл хэрэглээ байвал энэ чинь бас хүнсний дээд бүтээгдэхүүн шүү дээ. Та хоёр эмчилгээний шүрлээр нь хэр хүртэх вэ? Яг нь ер нь одоо бас нэг нутгийнхаа эдээ удаанаас бас ер нь бол бас нэг болорцсон үед оройд нэг бас нэг 20 г татаад авах бас ер нь бол бас их зүгээр шүү. Бас нэг болроо арилдаг, цусны эргэл сайжирдаг тий. Гэхдээ энэ ч одоо бас нөгөө спорт таар хичээж байгаа залуучуудаа бас буруу үлгэд өрөөлдөж болж байгаа. Гэхдээ бол бас энэ чинь Гэхдээ наач аль ч одоо эдлэл байсан ч гэсэн одоо энэ зохис дэмжээ гэсэн үг. зохис хэрэглээ бол байх л эдгэж боддог шүү дээ. Тариас бас их гоё үг сурлаа. Эмчилгээний журмаар гэж. Тий. Эмчилгээний журмаар жоохон халга гэсэн юм. За яава юу болов шоуд уу гэсэн чи зүгээр жоохон эмчилгээний журмаар. Эмчилгээний журмаар гэх. Наа чи их гоё үг бодоод авчлаа шүү ер нь. Яа дараа бол яг тэхэл юм бэ. За дүүмэн ахаа нутгаар ирсних манай нэг найзахаар нэг хоолонд цаа уугаад мортно. Тэгэл. Буугаад мортно. Тэгээд Саа сахнуу. сайхан үлж яах вэ? Сайн явна. Сайхан үлж байна уу? Одоо сайхан байна да. Сайхан байна уу? Харахаа үлдэж байна уу? Сайхан үлж яах. За. Тарга сайхан үлдэж байна уу? Сайхан үлж яах. Сайхан үлдэж байна уу? Алдар юм байна. Алдар Батнаар гэдэг. Тий. Эргэстрийн дугаар. Регистрийн дугаар 1970. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлж байна. Авраг. Бертинкэгт бэлтгэл сургууль сайхан байна уу? Бэлтгэл ороод авсан. За цагаан сар арилдны ставраг. Гарах санаа. За. Нэг үл сайхан үл болж байна нутгаар. Сайхан үлж. Ой нэг сайхан үнтэй сайхан үл болж байна. Надлаа актер үл болсон. Тэгээ юмд нэг ээлж байдаг юм болохоор бас нэг энэ жил. Надлаа актер болсон. Надлаа актер болсон. Энэ жил бас нэг ээлж байдаг юм болохоор. Таны шиг бас баг байна тий. Цасгүй газар бол цастай ч бас. Тий. Нодлогууд бол хамаагүй цас багтай ч бас. Тий. Энэ жил сайхан үл болж байна одоо нэг 30 хонцол гээд хаврынхаа сартаа залах гал байж шүү дээ. Тий. Авраг маань унтчихгүй яач вэ? Ер нь өвдөгдөг тий. Тий. Агаарт гарч ирээ. Тэгэл яг сайхан Монгол гэрт орж ирээл хоол идчихээр тэгэл шууд нойроор явчихдаг тий. Авраг нутагтай гэж бодгоо унтах юм бол нутагтай тайвшраад болон бүр тийм ээ. Ингээд яг ингээд орсон чи ингээд яаж яхаар хараагаар унтдаг болов гэж бодлоо шүү дээ. Маршиго. Жох манарх мэй. Яг манарх байгтаалаа. Та тэр очоод нөгөө харцанд оронхтой бас нэг 10 г татуулчихсан. Тэрэндээ нэг жох. Тэрэндээ нэг жоо. Харцанд орсны дараа бол энэ дээдлийн сайтын танаа баг газар орлоо шүү дээ. Гүнзгий шүү юм бид шүү дээ. Бүр доош юу? Гадаагийн маань бүр давчих шээ. Тийм гүнзгий харцанд байдаг шүү дээ. Зуныгаа шуурч харцанд байдаг шүү дээ. Их жижиггүй юм шүү дээ. Яг яах вэ тэгээд морь хүн хоёр жижигдгүй хотог гор жижигдэх хүн шүү дээ. Яг үнэ. Дээр үед нэг үлгэр дээр чинь нэг баатрууд чинь нэг бүтэн үхэр идчихвэл. Тэгснэ сар сэрхүү унтсан ч их шиг. Баян хонгорын багц юм чулууны бас хуусаа иддэг шүү. Тэрнээс тоо. Дос 10 жил 70 хэдтэй байхад нь ханы өрөө шохом ах ичээд 10 жилээр хуучаад 20 литр ариг уучаа сайхан наадлаа гэдэг шүү. Тий. Хажууд хэд жорлоо явж бодоход. Хажууд нь хүн тасаж унаад байгаа хгүй юу? Өөрөө мөнгө аяхтаа сайхан гэдэг. Сайхан наадлаа гэдэг нь наадам тархи ардад. Морноос өсөж гутал талаа ичдэг юм уу? Потер гаж суугаад. Хүүхдүүд нь бас хамаа аваад байгаа жоо. Ямаа гаргад гэдэг юм байлээ дээ. Тэгээ сууштай ч одоо гоё сууштай.
Эсвэртгөө дагсл явдаг хүн шүү бас. Сайхан заадаг хүн шүү. Тэг. Ирж боо халаачаа гэдэг би очиход тас түрүүл тасруу хадаад 80 гарц унаас түрүүл тасруу уучгаж оногоод орно. Оногоод орно өстэй. За би ч бас нэг сайхан мотхон ах хүүгэнд орж ирсэн. Амин сайхан гарын бэлгээ гардуулаад очноо. За баярлалаа. За баярлалаа. Хаалуудаа. За сайн суужгаарай. За сайхан аварчаараа. Явах зам чинь алтан шар зам үлзээтэй. Сайн яваад харьцаагаараа. За ирэлэршээ. За тарган давтаа аварчаараа дараа уулзъя да тэгээд. За баярлаа. За. Сайн суужгаарай. За авраг баяртай. За. За ингээд Дашгүй гал баяр YouTube channel-ийн маань сар шинийн тусгай дугаард хүрэлцэн ирж өөрийнхөө төрсөн нутаг болох Сэлэн аймгийн Мандал суманд урьж сайхан аялал зохион байгуулсан Монгол Улсын авраг Эрхэм баяр аврагтаа маш их баярлалаа. Одоо бид нар энэ Ширхэнцэг гээд одоо шүтээ хайрхан дээр гарч ирч гисэн байж байна тийм ээ. Тийм одоо манай Сэлэн аймгийн Мандал сумын маань ард үдийн маань бас шүтдэг хайрхан. Тэгээ энэ сайхан нутаг усны маань бас өнцөг болон борт тархан суугаа монголчуудаа бас таниулж бид бүгдийн бас ор нутгийг сайхан сар шинийн өмнө танилцуулж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээ ор нутгт маань бас хүрэлцэн ирсэн танд бас их баярлалаа. Тэр яг одоо тэгээ нөгөө ирсэн гээ чин буцдаг гэдэг юм шиг одоо дүүн буцъя даа. За баярлалаа. Түүнээ тэгээд уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Тэгэлгүй яг хоо танд ч ихсэн одоо сайхан олон сайхан шавнар бас төрүүлээрээ олон сайхан үнэртэй дөртөө өөр шигээ сайхан аваргууд төрүүлээрээ гэж багтаа бас ерөөй. Тэгээд үзэгчдтэй хандаа сар шинийн сайхан мэд дэвшүүлээ тийм ээ. За ингээд эдэг нэгт монголчуудаа удахгүй болох хөгжим могоо жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шиллээрээ гэж хүсээрээ. За сайхан хураалч тий. Хүрээ! Хүрээ!